Тангс альфа. За 24 дугааратлах. Тангс альфа нь 3 бол энэ илэрхийллийн утгыг олоогч. За тангс альфа нь 3 юм бол энэ илэрхийллийн утгыг олъё. За тэгэхэд бол тэгэхээр хаалт нутрах илэрхийллийг хооронд нийжил хоёрыг нэмж. Энд косинус альфа, энд нэгээс асах нь синус альфаг нийжил хоёрч. Тэр нэмэх нь синус альфа. За тэгвэл хаалт нэгээд косинус квадрат альфа дээр нэмэх нь 1 нэмэх нь 2-ыг үрждэг нь синус альфа нэмэх нь синус квадрат альфа. Хуваах нь 1 дээр нэмдэг нь синус альфаг үрждэг нь альфа болно гэсэн. За энэ косинус альфа болно гэсэн. 1 квадрат. Энэ тэнцүү. За захын хоёр нийлээд 1 болно. Тэгвэл 1 дээр 1 нэмээд 2 нэмэх нь 2-ыг үрждэг нь синус альфа хуваах нь 1 дээр нэмдэг нь синус альфаг үрждэг нь косинус альфа. За энэ квадрат гэсэн. За дээдлийн хүртүүрээс 2-ыг хаалтнаас гаргачих юм бол 1 дээр нэмэх нь синус альфа хуваах нь 1 дээр нэмэх нь синус альфа үрждэг нь косинус альфа. Энэ квадрат гэсэн. За энэ хоёр хоорондоо ороодаад энэ тэнцүү 2-ыг хуваах нь косинус альфа. 1 квадрат. Энэ тэнцүү 4-ыг хуваах нь косинус квадрат. Нүсэнд косинус квадрат альфа гэдэг чинь 1-ийг хуваах нь тангс квадрат альфа дээр нэмэх нь 1 гэсэн. Энэ тэнцүү 1-ийг хуваах нь косинус квадрат альфа тангс чинь 3 байгаа 3-ын квадрат дээр нэмэх нь 1. Энэ тэнцүү 1-ийг хуваах нь 10 гэсэн. За энэ бол косинус тангс хоёрын хоорондын хамаарлын ашиглаж байгаа гэсэн. За косинус квадрат альфа чинь 10 юм болвол 1-ийг хуваах нь косинус квадрат альфа чинь нэмэх 10 болно гэсэн. Энэ 10-ны 1 учраас энд 10 болно гэсэн. За ингээд энд 4-ийг үрждэг нь 10 буюу. За энд 4-ийг үрждэг нь 10 буюу тэнцүү 40. Ингээд бидний хариулт B.